I tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу. 1 сарын 8-4 дахь мөнгө баралтай их чинь. За өнөөдрийн хувьд болохоор сая 875 мянган төгрөг энэ ишээ хуваарлна. За гэхдээ нөгөө зээлийнхаа мөнгийг би яагаад түрүү 7 хоногт ингээд за бэлнээр аваад ингээ гэдгсэн штэ. Зээлийн мөнгийг бол тэгж явахад хэцүү юм байлээ. Тэгээд нөгөө амар олон төлбөрийн тусынх нь банк орох хэрэгтэй болчиход байдаг. Дээрээс нь олон өөр өдөр орох болчиход байдаг учраас шууд зүгээр дансандаа цуглуулжаа. Тэгээ данснасаа шилжүүлэх тийм юу их юм лээ. Тэгэхээр илүү төлөлтийг бол яг цуглуулжаад нэг одоо бөөн илүү төлөлтийг хийсэн илүү дээр болчиход байна гэсэн үг. За тэгэнгүүт тэр мөнгнөөс хасаад үлдсэний нөгөө юм чи. Ингээд үзгээ гаргаад нэг юм болсон нөө зээлийн төлөлтийн энэ зээлийн төлөлтийн хугацаа сая болоод тэгээ манай нөхрийн данснаас нь татагдсан. Тэгээд нөгөө нэг бас 1-7 хоногийн мөнгө нь дахиад хуваарлагдах нь жоохон би дутуу тооцоолоо 1-7 хоногоор жоохон зээл төлөлт наан татцсан. Тэгэнгүүт яг хуу дансанд байсан нөгөө бас бүх мөнгөө би чин дансныхаа бүх мөнгийг хамаг байдгаар нь шавхаад ингээд аваад хуримтлуулдаггүй штэ жоохон запаастай ингэж үлдээж мүлдээдэг хэвгүй. Тэрнээсээ ингээд төлөөд яг нөхөө болцсон. Гэтэ одооноос яг ингээд яг хуваарлаад явахаар ер нь бол алдаагүй болчихно гэсэн. Яг ингээд төлснийхаа дараагийн 7 хоногоос эхлээд хуваарлаж байгаа учраас тэгэхээр зүгээр бол санаа зовлтгүй ингээд иймэрхүү асуудал гардаг л ахгүй юу тий. За тэгэхээр ингээд ер нь санаа зовлтгүй гэсэн. За тэгээд дараа 7 хоногт байрныхаа мөнгийг төлнө. Нэг өдөр буюу маргааш байрныхаа мөнгийг төлнө гэж бодож байгаа. За байр нь 50000 төгрөг, утас нь 10000 төгрөг. За бараг утас нь гэхдээ 10000 багтах гээд авахгүй нэг 15000 төгрөг хуваарлаа авч. Тэгээд илүү гарсныг нь зүгээр л хуримтлал руу шилжүүлчихье. За Univision чинь 30000-ыг хуваарлцсан байна тий. За энэ удаа дахиад 30000-ыг хуваарлчихъя. За тэгээд зээл 1, зээл 2-ыг би юу яаж 2-7 хоногийн мөнгийг зэрэг гэж яа. Тэгэхээр энэ 7 хоногт нөгөө нэг мөнгө гайгүй ингээд цугларсан гайгүй мөнгө ингээд хуваарлаж авч учраас тэрийг ашиглаад энэ зээлийнхаа овоо хэсгийг ингээ энээсээ аваад ингээд нөөцөлчий гэж бодсон. Бэлдээд. За тэгэхээр эн чинь нэг удаагийн төлөлт нь 110,000 баггүй. Тэгэхээр энэ дээрээс 220,000 төгрөг. За энэ доотлох нь болохоор 25,000 баггүй. Тэгэхээр нэг удаагийнх нь 50,000 төгрөг гэд ингээд 270,000 төгрөг болж ер нь дансан байгаа гэсэн үг. За тэгээ тэрийг хасаад энэ чинь аваад ирсэн байгаа. За ингээд нийлээд 50 дээр нэмэх нь 15 нэмэх нь 30 нэмэх нь 270. Ингээд нийлээд 365. За тэнгууд одоо хүнс нинжин гарын мөнгө гумба гарын мөнгө. За хүнсэн дээр нэг 150,000 хангалттай авах гэж бодож байна. За унаан дээр нэг 100,000 төгрөг. Нинжин гарын мөнгө дээр нэг 100,000 төгрөг. Гумба 100,000 төгрөг. За ингээд нийлээ 300 450 болж байна. За одоо бусад хэрэглээ олон хадгаламжийн хэсэг. За энэ 7 хоногт шинэ жил дээрээ мөнгө хийхгүй гэж бодож байна. Нөгөөний сард 2 удаа хийх ёстой шүү дээ. Тэгээ энэ сард болохоор бүр бараг 3 төрс бодсон байгаа. Тэр нь араас цагаан сар руугаа хийчихье гэж бодож байна. За дээрээс эхлээд яа хөвгүүдийн мөнгө хөвгүүдийн хавцнаас энэ 7 хоног нэлээд мөнгө зарцуулсан. Шүдийг үзүүлсэн байгаа. За дээрээс нь энэ задгаа мөнгнүүдийг тийшээ гарганаа. Хөвгүүдийн мөнгө. За нэг хөвгүүд дээрээ хэдийг хийх үг гэхээр харъя. 30,000 гэж.
энийг тооцоолъё. Сая 875 тий хасах нь 365 хасах нь 450 хасах нь за одоо 30 хасах нь за энэ ариун цэврийн хэрэгсэл дээр бас нэлийн гайгүй мөнгө хуримлуулъя гэж бодож байна. Манай нүуний цагаан хувцсны блок айгүй цагаан хувцсны өнгө алдагдуулаад байгаа. Тэгээ нэг юм цагаан хувцсны блокыг нэг Персилийн метро экспресс лөө тэрний нэг цагаан блок нь айгүй сайн гэсэн. Тэр нь бүтэн баг 1 жил хэрэглэлтийг 100 хэдэн мянган төгрөг гэсэн. Тэр нь жоохон би мөнгө хуримлуулъя гэж бодож байгаа. Одоохондоо яг жоохон өнгө оруулдаг тийм автсан байж байгаа нэмэд хийчдэг. Явандаа тэрийг аван тэрний мөнгийг ингээ одоос цуглуулъя гэж бодож байна. Тэгэхээр нэг 50 мянган төгрөг гэж. Тэгээ бас мерсээр авах юмнууд бол байгаа. За гоо сайхан дээр чи ойрд ер нь шаардлагатай юм биш үү? Ойрд шаардлагатай юм ер нь гайгүй. За тэгтэл 50 мянгаыг төсвөлчий. Мөнгө гайгүй байгаа дээрээ 100 мянгаыг төсвөлнө. За тэгээ хурмын дээрээ 10 мянга. За 52 7 дээр өндөр дүрс дүргэнэ. 52 7. За 45 мянга. 45 мянга. За шинэ жил дээр энэ удаа дүрхгүй. За аялал дээр болохоор за аялал дээр бас нэг 50 мянга. За ингэсэн. За тэгээд эрүүл мэндийг би бас нэмье гэж утсан. Одоо нөхөр өвтөр ер нь ингээд 2025 оны манай нөхөр өвтөр илүү ингээд яг өөрсдийнхөө биеийг эрүүл болгох гэдэгт аягүй зорьсон. Тэнгүүд тэрэн дээр би тэр сар болгон ийм би ч яг угаасаа сарда баг хэд хэдэн удаа баринд орчдөг байхгүй. Тэрийг нөгөө дансандаа илүүчилж чадалсан үлдээсэн байсан тэр мөнгнөөсөө ерөөхдөө ингээд нуруу бүр амар өвд өөрийнхөө нурууг ингээд ажиглаж агаад яг амар өвдсөн үедээ би ингээд цаг авчаад очиж бариулцдаг байхгүй. Тэгэж юу н очиж бариулдаа. Одоо тиймүүд битээр илүү сар болгон яг ингэ зорж очиж бариулъя гэж бодож байгаа. Тэгээ та хэд маань ч гэсэндээ ингээд барианда юу н ингээд тогтмол тэгээ нэг улиралдаа нэг ч юм уу эсвэл 20 сарда нэг мэг ингээд орж явах нь бас зүгээр гэдэг. Яа тэгэхээр бидний ингээд булчин эн тэндээ чангарсан байна гэдэг нь тухайн газрын одоо ямар нэг энерги нь хуримтлагдсан байгаа хгүй юу. Одоо тэр хэсэг газар байнгын өвдөд байгаа бол тэр хэсэг газартаа чангарсан байна. Хэсэг газрын буруу байралтаа суугаад байвал тэр газартаа ингээд чангарсан байдаг. Тэгэхээр сайн эмч дээр очиод тэр одоо булчингийнхаа чангарлыг бариулаад ийм байна, тийм байна гэдээ өөр хүнээр хэлүүлэхээр өөрийгөө ажиглаж эхэлдэг. Тийм ээ. За тэгвэл ингээ. Тэгээ одоо ингээ шингэн дутагж ийн ингээрээ гэл тэнгүүд өө нэрээ тийм ээ. Тос тустагж ийн дотроосоо тосоо нөхөрөө гэл тэнгүүд за тгий гэл ингээ идэж ууж байгаа юмдаа хүртэл хараад бүр маш их хэрэгтэй байдаг. За дээрэс нь битээр бас нөө шүдээ ингээд эмчлүүлэе гэж бодож байгаа. Тэгээ тэр мөрөнтэй холбоотой эрүүл мэнд дээрээ бас тодорхой хэмжээний мөнгийг хийж аваад одоо явъя гэж бодож байгаа. За тэгэхээр байна шүү дээ. Энэ дээр би нэмээд үзье. 30 50 180 дээр нэмэх нь 55 нэмэх нь 50 285 365 450 хасах нь 750 мянга үлдэж юм л да цаана. Тэгэхээр штэ. За бас нөгөө эрсдлийн сан гэдэг рүүгээ юу үсгч дараагийн 7 хоногийн юуг бодоод би бас нөгөө дараагийн 7 хоногийн мөнгө хуваарлтыг бас бодоо тий.
Тэгэхгүй бол би нөгөө нэг бас одоо ингэж байгаа үндсэн дэвтрийг нөгөө захиалганд өгөхөд маш их хэмжээний мөнгийг ингэж бэлтцсэн байж захиалганд өгдөг байхгүй. Тэгээ одоо яг тэр мөнгөний ингэж цуглуулах процесс болж байгаа учраас би яг ажлынхаа талаас илүү тийм мөнгө яг 7 хоногийн хуваарлалт руу оруулж ирч чадахгүй байгаа да. Тэгэхээр тэрэндээ бас айгу бэлтгэлтэй авах хэрэгтэй. Тэгээ манай нөхрийн орлого болохоор илүү нөгөө нэг одоо чи байр штэ тий байр зарлж том юм зардаг. Тэгэхээр яг ингээл одоо заавал орж ирнэ гэсэн тийм баталгаа байхгүй. Гэхдээ орж ирэхдээ нэг орж ирэхдээ бол аюу сайн орж ирдэг штэ тий. За тэгэхээр тэрийг тооцоолоод юу яачи. За эрүүл мэнд дээр штэ бид 100 гээд нэг 200 мянган төгрөгийг хийгээд тэгэнгүүтээ цагаан сар дээр 300 гэхээр 10 төгрөс бодох гээд байна тий. Төгрөс 15 төгрөс гэдэг чинь $310 15 гэдэг чинь 15-ыг 3-аар үрчгэр чи 450 тий. Хасах нь 4 биш ээ. 575-аас хасах нь 450 гэдэг чинь 125 мянган төгрөг эрсдлийн санд нэг их мөнгө гэхдээ яг л энэ энэ ч болохоор 450-ыг хийж тийм үг гэж бодож байна. 450 за шалгаад үзье. Ингээд 180 нэмэх нь 55 нэмэх нь 450 нэмэх нь 250 нэмэх нь 120 гээд сая 60 мянган төгрөг болж байна. Нэмэх нь 450 нэмэх нь 365. За ингээ яг таарч. За За байрны мөнгөн дээр 50 мянган төгрөг нэмээд 1 2 3 4 5 гээд нэмээд 20 60 80 100 20 40 60 80 90 210 20 30 40 50 250 энэ чинь одоо юу атсан юм шүү дээ. Эннийхээ байрны мөнгийг салгаад авчи 200 мянган төгрөг салгаж авч тий 10 20 30 40 50 60 70 90 гэж юм шүү дээ. 20 40 60 80 100 20 40 60 80 90 200 цаана 50 мянган. За маргааш байрны мөнгө төлнө. Би нэрээ талах зараад байгаа шүү дээ. Талхны мөнгө өнөөдөр ийшээ оруулж ирнэ гэсэн чинь талхны мөнгийг гэхдээ ихэвчлэн юм дансаар аваад байгаа байхгүй юу. Тэнгүүд ATM-ээс авах хэрэгтэй байгаа. Тэгээд тэр дансны талхны мөнгө болохоор дараагийн 7 хоногт л нийлүүлчих. Би одоогор ямар ч тач 5 талах зарцсан байгаа. Нэгийг 4500-аар бодоод тэгээ хөөрхөн дахиад явах чинь хэдэн тогтоо дүүрэхээр л аст тий. Би нүунийг талахыг зараад байгаагийн гол шалтгаан тийм амар зарахтай болж чухал ш. Нэгдүгээр болохоор нөгөө нэгэн ширхэг талах тококонд хийнэ гэдэг амар их зардалтай байхгүй. Нэгэн талахын төлөө ингээд 40 минут ингээд тококо ажиллуулна гэдэг асар их тог ингээд зарцуулаад байгаа. Тэгэнгүүт шууд зэрэг ингээд 4 талах хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө дээрээс нь хөрөнгө маань айггүй хилүүдэд байгаа. Тийм учраас би ингээд хөрөнгөө аймад гоё удаан ингээд хадгалж авахын тулд гоё талах хийгээд ингээд тэрийг одоо зараад ингээд явж байгаа гэсэн үг. Нэгэн тал ингээд нөгөө цагаа зарцуулаад талах хийж байгаа юм чинь тэгэж хийхдээ л нэгсэн 4 талах хийгээд. Тэгээ 4-өөс илүү талах бас хийхгүй одоо манай гэрийн нөхцөлд ингээд яг 4 талах л гарч байгаа байхгүй. Тэгээд манай хотгоны оршин суугчид манай ажлын газрын мал чи одоо хийзээ талахыг хийх л гэдэг байгаа. Тэгээд ямар ч тач талах чинь болсон гэдэггүй. За одоо 15 мянган төгрөг. Энэ 15 баха.
За Univision дээр 30 мянга. Ингээд Univision дээр бараг дахиж мөнгө хийхгүй гэсэн үг шүү дээ. За энэ байр эрсдлийн сан дээр чи энийг хийсэн маа шүү дээ. 125. Эрсдлийн сангийн мөнгө ишээж нэг чи. Гэтэ 5,000 төгрөг зарцуулаад. Байна. Дараад намын сүлд нь жоохон задгаатай болохоор. За энэ юуны мөнгө болчихлоо. За одоо зээлийн мөнгө болохоор ингээд данс нь үлдсэн гэсэн үг шүү дээ. За тэгээд 7 оны эрхлээний мөнгө. За 7 оны хавцнаас хөөрхөн мөнгө үлдсэн. Би тэгээ сая өнөөдөр бүр нэлийн их мөнгө үлдэхэд захгүй нөгөө би тэгэд гэртээ бараг юм ахгүй нөгөө талах хэдэр авахаа болчоор чинь гэрт ч одоо нөгөө миний манай талахч амар удаад байгаа бараг нэг талахч бараг 7 хонж байна даа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд дэлгүүрнийх орж юм авах бол цугасаа мах бэлэн бараг ногоо бэлэн байгаа болохоор тэгээ ингээд нэлийн их мөнгө үлдээсэн. Тэнгүүд өнөөдөр албаар гараад нэлийн их гурил аваад тэгээ ингээд хөргөчөө бас дүүргсэн талахтай олж идэх юм аваад. За унаанд бас ийм мөнгө үлдсэн байна. Бас машинда нэлийн их бензин хийсэн. Тэгээд бас жоохон мөнгө үлдээсэн. За ийм байна. За хүнсэн дээр 150 мянган төгрөг. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15. За унаанд 100 мянган төгрөг. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За одоо тэрийн гарын мөнгө хүү. За би өөртөө ботхыг аваад нөхөртөө юуг хүчээ гэж бодож байна. Тэгээ манай нөхөртөөс гэтээ энэ нөө нэмгэн төрөвчлөлөөр бас илүү нэмгэн байх нь зүгээр хаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За надаас хөөрхөн гарын мөнгө үлдсэн. Ер нь бол нөгөө хоолоо тэгэл аваа явчихад гарын мөнгө тэгэл бараг л өргөддггүй юм байлээ. Тэгээ би энэ чинь ихтэй юунд зарцуулчлаа. Нэг арай өөр юмд зарцуулсан бас. За ингээд чи. За манай нөхрийн болохоор энэ чинь 1 2 3 4 5. За ингээд нөхрийн гарын мөнгө. За тэгээ манайхаа ингэж харагдаад одоо энэ 7 хоногийн орлого ингээ өндөр үед ч гэсэндээ энэ 7 хоногийн хэрэглээ, энэ сарын зардлын дүү нэг амар сүртэй тэгж өөрчлөгдөх байхгүй. Ингээд их мөнгө орж ирлээ, их хэрэглээ гэдэг юм ерөөсөй байхгүй. Харин энэ яаж бусад одоо шаардлагатай зүйл рүүгээ илүү их мөнгө нөөцөлж авах уу, илүү их хуримтлалыг үүсгэж авах уу гэж яг ингэж ажилтдаг байхгүй. Тэгэнгүүт одоо энэ систем бас яг энэ үед бүр амар гоё явдаг. Тэгээ үнэхээр хуримтлал руугаа ч тултал хийсэн юм шиг санагдаад хамаг одоо бусад зардал руугаа ч тултал хийгээ цаана мөнгө үлдээд байвал тэрийгээ эрсдлийн саналуугаа хийцэн бас зүгээр. Миний хувьд бол ер нь тэгээ явж байгаа гэж ойлгох нь шүү дээ та нар маань. За энэ нас дадгаа мөнгөйгоо энэ ч 100 дохтураа хийнэ гэж үзэх нь шүү дээ. Энэ 100 дохтур хүй бараг дүүрлээ те манайхаа. За тэгэнгүүтээ шүү дээ одоо бусад хэрэглээ явуулсан. За хөгөөд буюу энэ чадвартай хавцсан. За чадвартай хавцсан дээр 30 мянган төгрөг хийнэ. Дараа 7 хоног бас шүдэн үзүүлнэ. 2 30 60 70 80 90 10 20 30 40 50 150.
За гэр ах хоёр гэлээ. За энэ нас тодорхой мөнгө. Гэт. Энэ авцнуудыг хөөрхөн чанартай бас одоо ингээд бараг хэдэн жил хэрглэж байна. 3 жил хэрглэж байгаа сте. Тэгэхэд ингээд яагаачгүй ингээд хөөрхөн хийвээр яж байгаа сте. Энэ стикер маань ингээд энэ дэвтэр гадна л молно хөөрхөн байгаа сте. За тэгэхээр ер нь бол нэг дайжгүй шүү тий. За гэр ах хоёр гэлэн дээр 50,000 4 5. Энэ 7 хоногт бас нэлээ юм авсан. За гоо сайхан дээр 100,000 төгрөг. 1 2 3 4 5 6 7 8 10 155. За энэ хавц маань бүр дүүрээд. За хормон дээр 10,000 төгрөг. 700 40 60 90 ингээд 800 20 40 60 80 900 20 40 60 80 сая 20 40 60 80 сая 120 30 40 50 60 сая 170 мянга. Сая 170 За 52 7 хоног дээр 45 3 4 5 гээд 5,000. За энэ чи яг 5,000 төгрөг. Гэт нийлээд 20 40 60 80 90 100 10 20 30 40 50 60 160. За шинэ жил тоолохгүй. За одоо энэ амралтын хавц маань их зузаан болоод байгаа. Энэ амралтын хавцсан дээр бүр 450,000 гэх шүү дээ. За энэс ингэ тоолоо. 1 2 3 4 5 6 7 8 9 10. 10 гэдэг чинь 200,000 гэсэн. Одоо чинээс 25-ыг гэсэн үг. Давхар тооцно. 450 хасах нь 200 125 гэсэн үг шүү дээ. 1 2 3 4 5 6 7 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 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 1
16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25. За ингээд 450 мянга. Ингээд нийлэн 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 44 юм хэн 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25. Сая 140 мянган төгрөг зурчлаа штэ. Сая 140 мянган төгрөг. За. Ийм багтгаал. Ийм овоо орлоготой үед харин яг ингэж байгаа байхгүй юу? Илүү хоримтлал руугаа шилжүүлээд одоо эн чинь 450 гэдэг ч юм байна шүү дээ. 15 ширхэг дүрс бодох гэдэг байхгүй. Хуваах нь 30 мянга. Биш. 450-ыг хуваах нь 15.
Биш ээ. 30 гэдэг чинь. Тийм 30,000 туухаар 15 дүрсэн шүү дээ. За цагаан сар. За ингээ 10 гээд 1 2 3 4 5. Биш ингээ 7 гэж 6 гэж бодчихлоо. За ингээд нилийн дүүрчлээ. Бараг талан шахуу дүүрчлээ шүү дээ. За одоо болохоор нь шүү дээ. Аялал дээр 50,000. Нийлээд 40 60 80 90 100 10 20 30 40 140. За одоо эрүүл мэнд. Ингээд нэг 200 мянга гэж. Эрүүл мэндийг энэ дээш оруулах нь шүү дээ. Гэр бүл чинь дараад нь эрсдэл болчихно. Эрүүл мэнд дээр 200. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167
817, 8, 19, 20. За ингээд за эрсдэл дээр үлдсэнийг энэ 125. Ингээд 40, 50, 60, 70, 80, 90, 10, 20, 125. Энэ дараа 7 хоног хэрглэж магадгүй гэсэн үг. За одоо бараг 500 биш 500 төгтөг. 100 төгтөг маань бараг дүүрлээ. Энийг нэлийн дүүргээд үзээ. Тэр олон төгтөг дүүргэх. Харъя. Ингэ байж. За. Хэмжээ хэд байна вэ гэхээр шүү дээ. Хэмжээ дөрвөж болоход нь 21 22 амтаж 21 22 тэгээд 4400 гэж. За одоо тэнгуут энийг бодож үзтээ. Бүр зөндөө маань 20 40 60 80 110 110,200 гэсэн үг баггүй юу? 110,200-аас хасах нь 7,400 хасах нь 7,300 хасах нь 7,200 хасах нь
6900 сон 6800 сон 6500 сон. За энэ 5300 үлдчихэ. 33 22,200 төгрөг. За тэгэхээр ингэж байгаас. Талангураас ахуулаад бүр ингэж яваад бүр 51 дүүргээд ингээд тэгээд яаж юм 33 тэгээ 20 төгрөг байна. Энэ юу н гартаа ингээд 7 хоногийн мөнгө хуваарлах нь өстэй их зүгээр юм байна. Энэ 100 төгтөг бол амар сайн явуулж байна. За энэ болохоор 44. За энэ болохоор 22. Оо вау, энэ хараа бараг дүүрлээ. Одоо ингээд нэг бүтэн игнэ. Бүтэн игнэ гэх юм бол ганцхан л игнэ үлдсэн байна. Тэгээд одоо ингээд хөрс дүүрлээ. Бараг 1-7 хоног 2-7 хоногийн дараа л дүүрхэн шүү дээ. Тэнгүүдээ энэ дээр чинь 505,000 төгрөг цугларч шүү дээ. Тэрийг шууд энэ еврогоо хийнэ. Нөгөө нэг баг дүнтэй зээл рүүгээ хамгийн одоо нөө зээлийн чагсаалтнаас 2 зээл төлж чаас тэрний доотлох руу хийх байхгүй юу? Yes. Амар хурдан дүүрч байна. Хараа. Кинарта. 100 төгтөө дүүрлээ. Одоо ганцхан игний үлдсэн заяа. Тэгээ ингээд энэ ч одоо ингээд бүртгэхэр нөгөө нэг доотлын зээл рүү шүү дээ. 97,000 төлөөд байгаа зээл рүү. Тэгсэн чи энийг та энэ цагаасаар энэ чинь ингээд нэг нь 30,000 гэхээр ингээд 3 сая явуулна шүү дээ. Бараг таланд өрцөх хэвчээ. Гойгоос. За ийм урам зоригтой байна да. Энэ хавц маань бүр дүүрээд байгаа учраас ийшг юм. Би тэг заримдаа ингэчтэй шүү дээ манайха. Одоо энэ ингээд амар дүүрээд энэний мөнгө их болоод ирэх юм бол ATM-ээс авах мөнгө шууд энээс аваад тэгээ нөө энэнийхээ хоримтлын данс руу шилжүүлэнгүүтээ энэ хойдол дээр нь тэмдэглэждэг байхгүй. Тэгээ ямар одоо би л өөрөө үнэж авч одоо бусд нь тий одоо хин там авт тий. Тэгээ ямар ч тач тэгчдэг тэгжиж энийгээ ингээд жоохон нэмгэлж авдаг. Тэгээ энэ нөгөө нэг цагаан сарын мөнгөийг би явуулна бүгдийн бэлнээр нь гэсэн дараг худлал олж таарах юм шиг байна. Энэ дотор ингэж 3 сая төгрөг угаасаа багтахгүй юм байна. За тэгээд өнөөдрийн бичлэг ямар тач ийм гоё хуваарлт боллоо. Одоо ингээд 100 төгтөө маань баг удахгүй дуусах нь. Тэгээд дараагийн 7 хоногор хэр дөрөх нь бас харжий. Тэгээд нэр энэ 7 хоногийн хэсгийг хуваарлтын хэсгийг бүр амар сайн хөтлөөд явж байгаа. Би энэ сарынхаа одоо хуваарлтуудтайгаа хамтдаа бүр ингээд бүр амар зов байгаас тийм
Ингээ явахаар бүр мангар үр бүтээлтэй байгаад байгаа. Өөрөө сайн хөтлөөд ингээ явчихаар. Тэг гол нь юмаа мартахгүй байгаа. Тэгэхгүй бол би нөө бичихгүй л юу нээр мартан бахалцсан байж байгаа. За тэгээд одоо 1 сарын 25-нд буюу хагасаа өдөр яг энэ дэвтрийг яаж бүрэн утгаар ингээд амьдралтаа ашиглаж хэрэглээд одоо үр дүнгээ мэдрээд ингээ гоё аз жаргалтай амьдтай амьдрах вэ гэдэг ийм сургалт зарлагдах чаа. Тэгээд та нараас маань сухаг хүссэн юм байвал суугаарэ тий. Бараг хагас өдрийг ингээ бүгдээрээ хамт өнгөрөөх юм шүү. Дасгал ажиллана тий ингээд хамтдаа даалгавар хийн. Тэгээд та хэд маань сургалтын цумаар байвал 150,000 төгрөг гэж байгаа. Дээрээс нэм дэвтэр дагалдана. Тэгээд хэрвээ ийм дэвтэр байгаа хүмүүс ахын бол 100,000-аар сургалтанд сууж болно шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.